Окей. За бичлэгээ хэлцгээе хүн. 안녕하세요. 뭉친 байна. За өнөөдрийн Premiere Pro-гийн хичээлээрээ миний хувьд background eye буюу BGM-ийг хэрхэн level буюу дуугийг нь тохируулж байгаа англиар ярьдаг юм шиг хэрхэн дуугийг нь тохируулж байгааг та бүхэнд зааж өгье. За график зурж байгаа дуугийн тохируулдаг арга байгаа. Мөн дараагийн хичээлээрээ болохоор Premiere Pro дээр автоматар дуугийг нь намайг ярих үед өөрөө намсаад намайг ярихгүй үед болохоор дуу нь өөрөө өндөр level буюу дууныхаа түвшин нэгсдэг тийм арга бас байгаа. За дараагийн хичээл тэрийг зааж өгөх. За өнөөдөр болохоор за default буюу энэ аргыг сурчих юм бол та бүхэнд бас ихтэй байх болно. За дээр нэмээд би маш их хэрэгэлдэг high pace, low pace гэдэг эффект байгаа. Та бүхэнд энийг зааж өгье. За би background eye дээр энэ low pace юм уу high pace-ийг өгөөд хэрэглэх юм бол за background eye маш гоё болдог байгаа. За миний хувьд бас байнга ашигладаг байгаа. За энэ know how-ыг та бүхэн зааж өгч ирнэ гэсэн үг байгаа. За тэгвэл өнөөдрийн хичээлдээ шууд орцгоё. Бичлэг маань болохоор өнгөрсөн Photoshop-ийн хичээл байна. За ер нь edit-ийг нь харах юм бол за нэг иймэрхүү edit-сэн хэсэг байгааг та бүхэн харж байна. За миний хувьд болохоор DaVinci Premiere Pro хоёулангийн ашиглах үеч байна. DaVinci-г ганцаарыг нь ашиглах үе байна. Эсвэл Premiere Pro-гоор дангаар нь хийгч үе байдаг. За энэ үед болохоор DaVinci дээр өнгийг нь бичлэгийнхаа өнгийг нь тавьсныхаа дараа Premiere Pro руугаа авчираад дараа нь Premiere Pro дээрээ болохоор edit хийгээд явсан хэсэг байна. За ямар ч тач өөртөө амраараа ингээд хийгээд явцдаг байгаа. За ер нь бол харах юм бол ойлгомжтой байгаа. Энэ уртлын энэ хэсэг болохоор intro хэсэг. За энэ голын хэсэг болохоор за дараа нь болохоор Sony камерын талаар ирсэн хэсэг байгаа. За дараа энэ хэсэг болохоор дандаа хичээл байгаа. За арын энэ улаан өнгийн хэсэг болохоор outro байгаа. За тэгээ бичлэгийг харахтаа хамгийн ихэнд нь болохоор миний хувьд дүрс. Тэгээ дүрсний аудио хоёроо оруулж ирдэг. За би аудиогоо болохоор камерны аудиогоор мэдээж бичдэггүй. За одоо энд харагдаж байгаа Shure-ийн микрофоноор бичдэг учраас за камерны аудиог нь хасаад Shure-ээр бичсэн энэ микрофоноор бичсэн аудио нь байна. За доор нь болохоор background eye тавьсан байгааг харж байна та нар. За тэгээ эндээс авахуулаад болохоор ямар нэгэн background айгуугаар threshold гэсэн хэсэг ингээ явж байгааг та бүхэн харж байгаа байх. За энэ төгсгөл хэсэгт нь болохоор бас background eye нэмэлтээр бас орж ирсэн. Вектор зураг болгож энэ хэсгээс дээр хийж сурцгаалаа. Окей, бичлэгийг дуусны үцэнд маш их баярлалаа. За иймэрхүү маягаар эдитлсэн байна. За өнөөдрийн сурах зүйл маань юу байгаа вэ гэхээр за энэ дээрээс харах юм бол энэ миний камераар бичсэн дүрс бас аудио маань байна. За тэгээ background eye-га мэдээж оруулж ирлээ. За түүний дараа background eye-г болохоор шууд тавьчих юм бол яаж сонсогдох вэ гэхээр сайн уу хичээлийг үзэж байгаа өглөө өдөр оройн нэмийн. За өнөөдрийн Photoshop-ийн хичээлээрээ за миний ярьж байгаа яриа болон background eye хоёулаа хоорондоо будаацалтаад яг аль нь яг сонсогдох ёстой юм. Тэр нь background гэдэг буюу BGM eye яхаа утга учир нь алдагдчих байна гэсэн үг. За миний эхний хичээлийг үзэл эдитлснэг бүгдээр хамтдаа сонсч үзье. Сайн уу хичээлийг үзэж байгаа өглөө өдөр оройн нэмийн. За өнөөдрийн Photoshop-ийн хичээлээрээ хамтдаа энэ постерийг хийх болно. Энэ постерийг хийхдээ Photoshop, Illustrator хоёрыг хоёулангийн ашигласан байгаа. За ингэж график зурах хэрэгтэй байгаа. Тийм учраас background eye иймэрхүү график маягаар за аль үед нь чангарах ёстой, аль үед нь судлах ёстой вэ гэдгийг нэг за графикаар ингэж зурж өгөх хэрэгтэй. За бүгдээрээ тэгвэл хамтаа сурцгаая. Яах вэ гэхээр ямар ч тач дүрсээ оруулаад ирсэн, background-аа оруулаад ирсэн үед болохоор бүгдээрээ өмнөх хичээлдэр би зааж ирсэн та control буюу Apple macOS хэрэглэдэг хүмүүс маа командыг дарах юм бол ингэ нэмэг тэмдэг үүсэж байгааг та харж байна уу? Маус дээр. За тэр үед болохоор энэ график хэсэг чи дээшээ доошоо ингэ байгаа штэ. За энэ хэсгийг болохоор ингээд чи дарах юм бол нэмэг тэмдэг дарах юм бол графикны point ингэ үүсэж байгаа. За энэ үед болохоор аль хэсгээрээ багасгаар байгаагаа ингэ багасгаад аль хэсгээрээ ихсгээр байгаагаа ингэж энэ постерийг хийх болно. За энэ постерийг хийгээд болохоор за Sony камерын энэ icon-ыг бас хийсэн. За иймэрхүү бичлэгүүд байгаа. За гэтээ за энэ дээрээс харах юм бол за control Z. Энэ control дарж байгаа зурж болно. Эсвэл P үсэг дарах юм бол энэ
pen tool сонгогдно. За түүний дараа graphic дээр бас шууд нэмж болохоор байгаа. За ингээд нэмээд шууд graphic-а ингээд зураад явцдаг байгаа. Аль хэсгээр нь чангарах, аль хэсгээр нь сул руу зүгээр юм бэ гэдгийг сонсож байгаад бөөнөр бодол зүгээр. За background eye ямархуу хэмжээнд байрлах ёстой юм бэ гэдг нь яг дуу болгоноос шалтгаална. За ер нь background eye нөгөө дуу буюу ямар нэг үггүй байвал илүү их амархан байдаг штэ. Нөгөө нэг ярьж байгаа таймд булаацалдахгүй тиймээс зүгээр eye хөвчлөлт байдаг. За гэхдээ миний тавьж байгаа аюуд болохоор хөвчлэн бас дуу буюу үгтэй байх тохиолдлыг байдаг. За тэр үед бас ямар арга хэрэглээд байгаа юм бэ? Low face, high face-ийг та бүхэн зааж өгье. За харах юм бол графикаараа мэдээж ингээд зурчлаа. За эхний хэсэг нь болохоор сайн уу хичээлийг үзэж байгаа өглөө өдөр оройн нэмийн. За өнөөдрийн Photoshop-ийн хичээлээрээ хамтдаа энэ пострийг ингээд чангарч байгаад ингээд сулрах маягаар ямар ч тач бүгдээрээ иймэрхүү дууга тохируулж болно. За гэхдээ таймлайн хэсэг рүү очиод миний одоо background дууга хэрхэн одоо янз бүрийн бүгдээрээ сонсч үзье. За энэ дээр зөвхөн solo гэдэг дээр дарчих юм бол background аяг сонсч болно. За хамтдаа solo гэж сонсч үзье. Энэ хэсгээс болохоор дуу нь өөрчлөгдөж байгааг та бүхэн анзаарч байгаа. За одоо бүгдээ дуугийн үгүй. Та бүхэн хичээлээс үргэлжлүүлээд үзэх болно. Adobe програм болох Photoshop, Illustrator, Premiere Pro, After Effects. За энэ яасан бэ гэхээр маш амархан байгаа. За бүгдээрээ энэ эффект хэсгээс болохоор зүгээр paste гэж бичиж болно. Тэгэх юм бол энэ чинь audio effect дотор filter and echo гэдэг хэсэг дотор high face, low face гэсэн үг байгаа. За энэ нь ямар учиртай вэ гэхээр за дууны давтамж нь 20-с 20 мянган герцийн давтамж байдаг. За эдгээр давтамжийн хооронд бид нэр дууг ялгаж сонсдог байгаа. За low cut буюу одоо эхний энэ хэсгийг нь болохоро лавлчих юм бол low cut болчдөг байхгүй юу. За тэгээд high хэсэг нь болохоро нэвцээдэг. Тэгээд low face гэхээр одоо хэрвээ 1k хүртэл low face гэх юм бол 1k хүртэл герцийн давтамжийг болохоор тодорхой хэмжээнд тэр төвшнээс дээшээ гарахгүй гэдгийг нь харгалздаг гэсэн үг. Тийм учраас low face гэдэг байгаа. За high face яг түүнтэй ижилхэн байгаа. Тэрхэн яаж өгөх вэ гэвэл маш амархан байгаа. За одоо жишээ нь энэ background sound байгаа. За энэ background sound-ийн low face-ийг энэ чинь унтраацсан байна. За энийг бүр устгахчий. За бүгдээрээ уг нь бол ийм байх хэвээр. Сайн уу хичээлийг үзэж байгаа. Дуун ийм background дуун чанга байж байгаа. Тэгээд сулруулж болно шүү дээ. Гэхдээ миний хувьд яадаг вэ гэхээр өглөө өдөр оройн нэмийн. За өнөөдрийн Photoshop-ийн хичээлээрээ хамтдаа за одоо яг энэ хэсгээр болохоор энэ яриа их ингээл байнга яриа үргэлжилж байгаа. Тэгсэн чи background дуун ч гэсэн нэлээд бит өндөртэй дуу байгуус пострийг хийх болно. Энэ пострийг хийхдээ Photoshop, Illustrator хоёрыг за энэ үед болохоор эффект хэсгээс зүгээр paste гэж биччих юм бол low height base low base гэж байгаа шүү дээ. Low-ыг нь болохоор энэ хэсэгт өгчий. За тэгэх юм бол яаж сонсогдох нөө бүгдээрээ сонсоод үзээрэй. Бага өглөө өдөр оройн нэмийн. За өнөөдрийн Photoshop-ийн хичээлээрээ хамтдаа энэ пострийг хийх болно. Энэ пострийг хийхдээ Photoshop, Illustrator хоёрыг хоёулангийн ашигласан байгаа. За яагаад ашигласан талаар за арай өөр болчихвол за ер нь өндөр гарч байгаа давтамжтай low хэсгийг нь болохоор бүр пэйсэлж байгаа гэсэн үг байгаа. Та бүхэн хичээлээс үргэлжлүүлээд үзэх болно. Adobe програм болох Photoshop, Illustrator, Premiere Pro, After Effects ч юм уу. Ямар ч Adobe програмын нэг програм за ингэж хийдэг байгаа маш амархан байгаа. За тэгээ энэ хэсэгт болохоор энэ болохоор low face өгөөгүй энэ low face өгсөн хэсэг шүү дээ. Энэ үед хэсгийг болохоор сонгож байгаад shift D үсгийг дараад за энэ fade өгж болно. Тэгэх юм бол жоохон бүдрөөвгөө буюу зөөлхнөр сүлэгдэх байгаа. Өглөө өдөр оройн нэмийн. За өнөөдрийн Photoshop-ийн хичээлээрээ хамтдаа. За ер нь бол нөгөө нэг ус руу ингэж орж байгаатай ижилхэн гэсэн усанд ингэж ярдэн штэ. Усан дотор ороо ярддаг шиг түүнтэй яг ижилхэн. За height face-ийг нь өгж үзье. За мөн ялгаагүй.
чирж оруулах юм бол бага өглөө өдөр оройн нэмийн. За өнөөдрийн Photoshop-ийн хичээлээрээ хамтдаа энэ постерыг хийх болно. Энэ постерыг хийхдээ Photoshop, Illustrator хоёрыг хоёулын нөгөө утсаар ярьж байгаа юм шиг юм уу? Ямар ч тач хай хэсгийг нь болохоор нэлээд их бэсэлж байгаа хэсгийг ашигласан байгаа. За яагаад ашигласан талаар ямар ч тач иймэрхүү маягаар low face, high face хоёрыг ашигладаг байгаа. За ямар ч тач өөрсдийнхөө бичлэгэн дээрээ ашиглаад үзэх юм бол илүү үзмжин. За дуунч гэсэн маш гоё болох боломжтой байгаа. Миний хувьд болохоор барилга дээр ажиллангаа нэг спикер дээр нэг жишээ аваад low face-ийн талаар тайлбарласан нэг бичлэг байгаа. За тэрийг үзээд ирээ. За ер нь бол нэлээд миний ярих гээд байгааг болохоор амархан ойлгуулахаар бичлэг байгаа. BGM саундыг болохоор одоо миний яриа та бүхэнд сайн сонсогдонгоо бас хөгжин бас сонсогдож байгаа. Гэтэ зарим хүмүүс буруу тавьдаг. Тэр нь яаж тавьдаг вэ гэхээр background BGM аяыг болохоор ингэж тавьчихдаг. Тэгэх юм бол одоо миний яриа та бүхэнд сайн сонсогдохгүй булаацтай байгаа гэсэн. Тэхийн тулд болохоор high bass гэдэг эффектийг дагавар өгдөг байгаа. За та ийм BGM ингээд аяыг ардаа ингээд background болгож тавьж удаа. Тэгэх юм бол high bass эффектийг ашиглах юм бол ингэ сонсогдно гэсэн. Ийм үед болохоор миний яриа сайн сонсогдно, нөгөө арын BGM аяа маань ч гэсэн сонсогдно. Иймэрхүү аягаар энэ эффектийг ашиглах боломжтой байна. Спикерээр бол ингэж жишээ авч үзэж байна. За. Бүгдэнд нь ойлгогдсон болов? За өнөөдрийн Premiere Pro-гийн хичээлээрээ background дуу хэрхэн график тайгаар зурж багасгаж ихсэх вэ талаар сурсан байгаа. Мөн high bass, low bass-ийн талаар хэрхэн ашиглах вэ талаар та бүхэн зааж өглөө. За ямар ч Premiere Pro-гийн хичээлээ энэ хүрээ дуусгая. За миний хувьд болохоор ер нь BAA буюу Broadcast, Adobe, Apple гэсэн 3 төрлөөр бичлэг бэлтгэдэг байгаа. Ер нь бол одоо бичлэгтэй дизайнтай холбогдолтой бичлэг маш их оруулж байгаа. За энэ жилийн хувьд миний хувьд Apple-тай холбогдолтой бичлэгийг маш их хиймээр байна. За тэр нь юу гэхээр маш олон үзэгчтэй бичлэгийг төрүүлж хиймээр байна гэсэн үг байгаа. За миний хувьд олон дагагчтай болохын тулд кино задлан ч юм уу янз бүрийн тийм бичлэг мэдээж хийхгүй. За энэ сэдв хүрээнд дотроо л та бүхэнд бичлэгийг бэлдэж хүргэх болно. За гэхдээ миний хувьд нэг Apple-ийг бүтээгдэхүүнтэй холбогдлоо бичлэгийг орхигдуулад байгаа. За тийм учраас short бичлэгээс ахуулаад Apple-ийн бүтээгдэхүүний экосистемийн талаар 100 short бичлэг ч юм уу. За ямар ч тач Apple-ийн бичлэг рүү нэлээд орох учраас бусад бичлэгүүд маань бас орох хугацаа ер нь бол жоо багаснаа гэсэн үг байгаа. За ямар ч тач өмнөх хичээлүүдээ бүгдээрээ заавал дуустал нь үзээсэй гэж хүсэж байна. За өнөөдрийн бичлэгтээ дуустал нь хамт байсанд маш их баярлалаа. За дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Аньян.